алтан босхийг алхан орж эрдэмтэн багш нараар А усгийг заалгаж 13-га годгонуулан байж тоо удаж байсан саяхан билээ. Амьдралын алтан замааны сүүлчийн хонхны дуунаар яргуу ажил охид өвгөө та нартаа үлзээ дэмбэрлийг өрөөё. Багш нь та нартаа хэдэн зүйлийг захиж хэлье. Хүн хөдөлмөрлөхгүйгээр хөлс харахгүйгээр алдаа дутагдлаа сонсохгүйгээр гинэтхэн хүрээд ирэх алдар гавьяаг хүртэж чадахгүй. Ямар ч ажил мэргэжлийн хүнд олонний итгэл хүлээх шиг ад жаргал эрхэндээ шагнал байдгүй. Энэ бол маш сайхан бас тэгээ хамгийн хэцүү зүйл юм гэдгийг ойлгож яваарай. Нөхдийнхээ амжилтад өөрийн юм шиг баярлагддаг. Ер нь бусдыг өөрөөсөө илүү хүндэтгэж явах хэрэгтэй гэж загьяа. Намгүй вандын чээж харанхуй, хониггүй айлын хот харанхуй, хоошоо харсан нүх харанхуй гэж Монгол ардын сургаалд айлцсныг санаж яваарай. Нүүхийн өмнө нутгаа, буухын өмнө буурья гэж өвгөр дээдсэн сургаал ёсоор амьдрал тэмцлийн урт замд чинь сайн сайхныг өрөөж сургуулаа, багш нараа хамт олноо эргэн дурсаж яваарай. Үдэх гэж байгаа багш нар ангидаа сургалтаа авч орох. Дагач нэг зүнэт хөөрөн юм байдаг гэж таалаас тийм. За одоо бүгдээрээ өнөөдрийнхөө үдсэн усгийг гिचэд сурна. Гिचэд сурыг. За үдгээ бариад багш нь самбар дээр шулуун дуртаа. За ингээд тэгээд. За дараагийн багшаа дураа. Энэ гомдсыг хооронд нь наадуудаас иччихв багш нь. Үгүй. Зайтай тийм ээ. Тодорхой зайтай. За том усыг юм. Жижиг усыг иччих багш нь. Хагас дугуй зурлаг орхидтой богино шулуун зурлагнаас бүтэн усыг. Дахиад тийм. Хагас дугуй зурлаг орхидтой богино шулуун зурлаг. За дараа нь бид нар одоо энэ том усыг жижиг усыг хооронд нь холбоё. За том усгээ 3 мөр, жижиг усгээ